Дэлхийн Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радиогийн 1-р студиэс хөтлөгч Мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Баяраа нар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд Мөгөх. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт гэсвэрээтаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллана. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачин худалдааны төв хамтран ажиллана. За Баасан гараг. Тэгэхээр нөгөө тал нэвтрүүлэг Баасан гарагт орон орны хамгийн баян хүмүүсийн намтар түүхийг судалж танд хүргэдэг. Тий? Тэгээд өнөөдөр бол Узбекистаны тэргүүн баяны тухай ярина. За саяхан Сүхбаатарын талбайд хил амтайхан шиг UB Food гэж нэг өдөрлөг болоод за баахан Узбек тоогоочд ирээд Тагчиж хоол идсэн үү? Үгүй. Тэгээ пост хараад юу очих ч хүсэлтгөрөөгүй. Тий, тэгээд Узбекистанаас арбан мастер тоогооч ирж Узбек плов шарлаг хийлгсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол Узбекийн соёлын өдрүүд ч гэдэг юм уу те Узбекистантай манайх сүрхий ойртох гэж байгаа юм байна. Тэгээд тэгэн гууд нь сонирхоод Узбекистаны хамгийн баян хүн гэж юу байд юм бэ гэд хайж үзлээ. За тэгсэн ингэж байгаа. Узбекистаны хамгийн баян хүн гэд хайгаад үзэхээр Forbes дээр уртааш ерөөсө 3 хүний л нэр гарч ирж байгаа. За нэгдүгээрт нь нүүрсний магнат Искандер Махмудов гэдэг ийм хүн байгаа. За энэ бол 10 тэрбум долларын хөрөнгөтэй ийм хүн гинэ. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь улс төрч Ислам Каримов гэдэг ийм хүн байсан юм байна л да. Тийм Узбекистаны. Гэтэ энэ хүн бол өдөртөгч. Нас орсон. Тийм учраас түүний охин Гулнара Каримов гэдэг энэ хүн хоёрдугаар байранд орж ирж байгаа 700 саяын хөрөнгөтэйгөр. За 3 дугаар байранд үнэт хэлэл болон цаг урлаач Якоб Арабов гэдэг юм хүн орж ирж байгаа юм байна л да. За гэхдээ энэ хүн 14 настайдаа Америк руу гараад тэгээ нэрээ Джейкоб Арабов гэдэг болгоцсон. Ийм нэртэй болсон. Сольсон гэсэн. Тэгээд 50 сая долларын хөрөнгөтэйгөр 3 дугаар байранд орж байгаа юм байна. За гэхдээ өнөөдөр ярих хүмүүс энэ 3 дотор байхгүй. Орос болон Их Британийн давхар иргэшилтэй учраас энэ Узбек гэдэг энэ бүртгэлгүй. Тэгээд яг ийм учраас нөгөө Узбекуудын баян гэж яхаар энэ хүн гарчихгүй байгаа юм байна. Тэгээд энэ хүний нэрийг бол Алишер Усманов гэдэг. Алишер Усманов. За сонсч ирсэн нэр байна. За тэгсэн энэ хүний хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын байдлаар 14.5 тэрбум доллар гэж үнэлжээ. За тэгэхээр өнөөдөр бид нар энэ хүний тухай танилцуулна гэсэн үг. Яагаад Forbes дээр гарч ирдэг вэ? Нэвтрүүлгийн явцад тодорхой болно. За тэгвэл Узбекистаны нууц баян уг нь бол өөрөө Узбек хүн тий. Тий аав ээж нь Узбек хүн. Тэгэхдээ Орос улбаны улс болон Их Британи давхар иргэншилтэй гэдэг. Алишер Бурханович Усманов гэж ийм хүн байна. Тий 1953 онд Намаская мужийн Чуст гэдэг хотод төрсөн. За Намаская гэдэг нь зүгээр л намагтай гэсэн үг. Тий Монгол үгнүүдийг л одоо чинь Бурханович гэж байгаас бурхан. Тийм үү? Шууд утгаараа бурхан. Тий Алишер Бурханович. Бурхан гэдэг нэртэй хүн. Тий. Монголд нэр бурхан гэдэг нэртэй байдаг болов. Харин сонирхолтой юм байна. Тий тэгээд 4 хүүхэдтэй айлын том юм байна. Айлын том уугур хүү. Алишер Усмановын аав Бурхан Усманов 1980-ад онд Ташкент хотын прокуророор ажиллаж байсан гинэ. Аав нь. Тэгээд Алишер хүүхэд байхдаа Александр Дюмагийн Шадар 3 цэрэг гэдэг зохиолыг уншаад за тэгээд тэр үед шадар цэргүүдийн тулааныг их сонирхоод бүр дурлаад за ингээ энээсээ болоод бүр туйлзуур сэлмний секцэнд явжээ. Тэгээд 2хон жил туйлзуур сэлмээр хичээллээд Узбекистаны туйлзуур сэлмний залуучуудын шигшээ багт шалгараад за бүр энэ цаашаа яваад спортын мастер цол аваад бүр зөвлөлт холбоот улсын шигшээ багийн тамирчин болсон туйлзуур чадны. Тий. Тэгээд 71 онд Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлэр элсэж ороод 71 онд элсэж ороод 76 онд төгссөн. Тэгээд дээд сургуулийн ангийн найз нь Сергей Ястрчемский гэдэг ийм залуу их сайн найзууд их сургуультай. За тэгээд энэ Сергей нь болохоор сургуулаа төгсөөд зөвлөлт холбоот улсын шинжилгээ ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан. За Узбекистаны коммунист намын төв хорооны ахлах референт зөвлөлт холбоот улсын инх тайвны хорооны гадаад эдийн засгийн нийгэмлэгийн ерхий захирал зэрэг том албан тушаал хашиж исэн энэ Сергей. Тэгээд энэ Сергей гэдэг хүн айгу тусалж исэн. Амьдралынхын түүхэнд. Найз нь. За тэгсэн 1980 оны 8 дугаар сард 26 настай Алишер Усманов түүний найзууд болох КГБ-г ярьдаг шүү дээ тий. КГБ-гийн тусгай хэлтсийн ажилтан Бахадир Насимов гэдэг хүн. За одоо би найзуудынх нь нэрийг хэлэх гэж байгаа шүү. За нэгдүгээрх нь ийм хүн, хоёрдугаарх нь Узбекистаны бас КГБ-гийн орлогч даргын хүү Мухаммед Амин Насимов гэдэг ийм хүн. За гуравдугаарх нь хөдөө аж ахуй сайдын хүү Илхам Шайков гэдэг ийм найзуудтайгаа хамтаар өөрөөр хэлбэл 3 найзтайгаа хамтаар Алишер Усманов 8 жилийн хорь хайлаар шийтгүүлсэн.
Сургуулаа төгсөхийн дараа. Тийм, төгснөхийн дараа гэсэн. Тэднийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг заллан мэхэлсэн, авилга авсан социалист өмчийг бүлэглэн хулгайсан гэж ялсан гинэ. Дандаа томчууд хүүхдүүд амар томчууд байгаа. Хөдөө аж ахуйн сайдын хүү, дандаа тэр нөгөө тагнуултай холбоотой. За тэгсэн ингээд 8 жилийн 20 ял авчаад 6 жил сууж исэн юм байна. 1986 онд Алишер Усмановыг үйлцэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмссэний улмаас болон үлгэр жишээ хүмүүжсэн зан үйлийн улмаас үлдсэн хугацааны ялыг идлүүлэхгүйгээр тэнсэн харгалзахаар шоронгоос сулсан юм байна л да. За. Тэгээд 2000 онд Үзбекистаны дээд шүүх албан ёсоор Алишер Усманов болон түүний нөхдийг бүгдийг цагаатгсан гинэ. Одоо энэ 86 оноос хойш 14 жилийн дараа цагаатгсан гэсэн үг байгаа. Тэгээ энэ хэрэг хожим нь зохиомл хэрэг байсан гэдг нь хүлээн шүрэгцсэн юм байна. 8 жил хэлсээр шоронд орсон гэсэн үг байхгүй найзууд яхаа. Ийм залуучуудыг ямар учиртай гэж. Одоо тэгсэн чи ингэсэн ийм бас юм байна. Одоо чи ингээд 86 онд гарч ирж байгаа шүү дээ тийм ээ. 70-аас 80-аад оны үед ер нь тэр нөгөө Үзбекистаны дээд чатны удирдлага маш их хоорондоо зөрчилдөөнтэй байсан юм байна. Одоо өөрөөр хэлбэл аав нар нь маш их зөрчилдөөнтэй байсан. Одоо өнөөдөр ярьж байгаа гол Баатарын нөгөө Усмановичийн аав нь маш том прокурор албан тушаал гачдаг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ зөрчилдөөний улмаас томчууд ингээд 2 том фракц болоод талдсан юм байна. Тэгээд эсрэг талд нөгөө өндөр албан тушаалтай эцэг эхчүүдийг дийлэхгүй байсан учраас хүүхдүүдийг нь хийсгэрээр шоронд хийсэн. Өөрөөр хэлбэл нөгөө аавын тэр прокурорыг дийлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг нь хэлсээр 8 жил ингээд өгөөд явуулсан. Тэгээ хожим цагаатгацсан байт. Йоо. Тэгэхээр прокурор аавч дийлж чадаагүй. Тийм. Аавыг нь дийлэх гээд тэгээ яаж чадаагүй учраас хүүхдүүдийг нь хэлсээр хийчихэж байгаа. За энэ Алишер Усманов гэж хүн. За тэгээд шоронгоос гараад араб хэлнээс ингээд нэг юм ойр зур орчуулга хийгээд ингээд нэг юм амьдралаа залгуулад явж исэн. Тэгсэн Узбекистаны Андижан хотод Зөвлөлт холбоот улсын шинжилгээ ухааны академийн физикийн хүрээлэнгийн лабораторид патентын мэргэжилтнээр ингэж явж байгаад патентын мэргэжилтнээр ажилд оржээ. За энэ үед яг энэ үед нөгөө нэг оюутан цагийнх нь ангийн найз Сергей Ястрчемский нөгөө дууддаг юм уу? Тий, Сергей Ястрчемский гээд их сургуульд хамт төгссөн нөгөө нэг найз нь Москва руу дуудаад чи нааша Москвад ирээ. Москвад миний хажууд ирж ажиллагээд тэгээ ингээд зөвлөлтийн инх тайвны хорооны гадаад эдийн засгийн нийгэмлэгт ажиллуулж эхэлсэн. Том албан тушаал. Тий, тэгээд 87 онд Москва мужийн дагуул хот болох Раменское хотод Агропласт гэдэг ийм хоршоо өөрөө байгуулад тэгээд хувцрын үйлдвэрлэл эхэлсэн юм байна. Тэгээ яг ингэхдээ бол полиэтилен буюу нөгөө бидний ярьдгаар бол гялгарууд үйлдвэрлээд за хажуугаар нь 93 он хүртэл тамхи зарж исэн. Одоо ганцхан 8 гэсэн үг. Тэгээ тамхины бөөний худалдаа эрхэлж исэн. За 97 онд Усманов Орос улбаны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн академиг банкны мэргэжлэр төгссөн гэж байгаа юм. Тэгээд Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн вебсайт дээр энэ Усманов гэж хүнийг социологийн ухааны докторийн зэрэг хамгаалсан гэж дурдсан байдаг. Гэхдээ энэ хүний докторийн диссертацийн ажил бол сургуулийн номонсонд байдгүй. Ямар сони. Тэгэхээр эсвэл төгсөөгүй. Тийм гин. Эсвэл төгсөөгүй. Эсвэл сургуульдаа бүртгүүлээд тэгээ шууд диплом авцсан. Гэсэн үг. Диссертац хамгаалсан л бол диссертацийн ажил буюу дипломын ажил нь заавал 3%. Нэгийг нь өөрөө, нэгийг сургуулийн номынсан заавал үлдээдэг. Тийм тэгээд Москвагийн их сургуулийн номынсанд бол байхгүй байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр одоо тэр юуныхаа докторийнхоо зэрэгийг зүгээр худалдаад авсан юм уу? Яатсан тий. Тэгэл ингээл 90-ад оны Москва гэдэг чи юу ч үлээ тий. За тэгсэн сая нөгөө 93 он хүртэл тамхины бөөний худалдаа эрхэлсэн гэдгийгсэн шүү дээ тий. За тэгсэн энэс яг 10 жилийн дараа буюу 2003 онд Алишер Усманов Ведомост гэдэг ийм сонинд ярьслага өгчээ. За юу гэж хэлсэн гэхээр хүмүүсийн эрүүл мэндэд занл хийсэн бүтээгдэхүүнийг цаашд би худалдаалахгүй гэж шийдсэн учраас үзэл сурдлын шалтгаанаар тамхи зархаа болсон гэж энэ сонинд мэдгдсэн юм байна. За. Харин Forbes болохоор энийг нь юу гэж үзсэн гэхээр Forbes сэтгүүлийн газраас 1993 онд рублийн ханшийн уналтаас болоод нөгөө Агропласт гэдэг төрөний хоршоо байгуулсан гэж хэлсэн шүү дээ. Энэ хоршоо угаасаа лидийн дампуурсан байсан гэж үзсэн байгаа байхгүй юу? За. Тийм. Тэгээд тамхины бизнесээ одоо ингээд угаасаа болчихж байгаа шүү дээ. Тэнгүүтээ харилцаа холбооны зах зээл рүү орж эхэлж байна л да энэ хүн. Тэгээд харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Intercross гэдэг ийм компани дэд ерөнхийлөгч болоод за дараа нь бүр ерөнхийлөгч нь болоод. За. Тэгээд нөгөө дампуурдаг жил буюу 1993 оны тухай ярьж байсан шүү дээ тий. Энэ онд Усманов Оросын анхны бие даасан банк болох Мапо банкны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн бас болсон гинэ. За. Тэгээ энэ үеэс л хүмүүс ер нь бол түүнийг томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч гэж ярьж эхэлсэн гэж байна. 93 оноос. За ингээд Алишер Усманов 1994-өөс 1998 онд Интерфин банкны хөрөнгө оруулалт санхүүгийн захирлын хувьд байгалийн эхийн өрийг цуглуулах ийм үүрэгтэйгээр ажилладаг байжээ. За 90-ад оны сүүлээр бол Рэм
Тийм ээ тий. Вихарев гэдэг хүнтэй уулзаад ийм хоёр компани байсан юм билээ. Газпром гэдэг нэг компани, Интерфин гэдэг ийм хоёр компани тусдаа байсныг энэ хоёрыг санхүүг нэгтгээд за ингээд нэгтгэнгүүтээ Осколийн цахилгаан металл уургийн үйлдвэр за бас энэний хажуугаар Лебединский уул уурхай баяжуулах үйлдвэрийн хяналтын багцыг нь аваад газ металл компанид ингээ нэгтгэсэн гинэ. Тэгэхээр тусдаа байсан юм компаниудыг нэгтгэж агаад тэгээд дараа нь энүүгээрээ уул уурхай баяжуулах үйлдвэрийн хяналтын багцыг нь худалдаж аваад тэгээд газ металл гэдэг энэ компанийг нэгтгэсэн гэж өөрөлдөх юм бол одоо цаашдаа бизнес нь томроод явж байгааг илэрхийлж байгаа юм да. За 14 цаг 21 минут болж байна. За хамтран ажиллагчаар хүмүүнлэгийн ухааны их сургууль бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт гэх суурьтайгаар хамтран ажиллаж байна. За хүмүүнлэгийн ухааны их сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд 3 дахь жилдээ үн төлбөргүйгээр 9-өөс 10 дугаар ангийнхны зан төлөв, ур чадвартанд тохирох мэрэгжлийн чиг баримжаага олоход нь туслах үн төлбөргүй юм тодорхойлуулах сэтгэл зүйчдийн юм зөвлөгөөг өгж байгаа. Одоо гоё болчихжээ тий. Бидний үед ер нь бол бараг нэг тэгэл зөвлүүлээ туслуулаа. За би яг ямар чиглэл сонирхолтой вэ гэдгээ бодож амжихгүй тэгэл бараг зарим нь аав ээж шахалтаар ч юм уу тий ингээл мэрэгжлийн сонгосон хүмүүс байдаг шүү дээ. Тий, харин надад л одоо ийм боломж байсан бол би зүгээр сайн ийм сэтгэл зүйчтэй хүмүүсээс асууж агаад эмчил болчих байсан юм. Тэгж харуулдаг. Тэгэхээр ингээд 9 дугаар ангийнхнаас ахуулаад 9, 10, 11, 12 дугаар ангийнхан очиод ингээд тест бөглөөд ингээд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй тохиосон тест бөглөөд та ер нь юунд дуртай юм, ямар ур чадвар нь танд арай илүү юм гэдгээр зүгээр чиг баримжаагаа л авна. Тэрнээс биш та яг энэний дагуу ингээд та тийм мэрэгжил сонгох гэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ ядаж чиг баримжаагаа ур чадвараа, сонирхол зан чанараа ер нь бол надад ийм мэрэгжил илүү тохирох юм байна, тохирч магадгүй юм байна гэсэн баримжаа авна. Ер нь бол нөгөө нэг яг ийм 9-с 11 дугаар ангийн 12 дугаар ангийн хүүхдүүд чинь мэрэгжил сонгохдоо тухайн цаг үед яг юу тренд болж ин тэрийг дагахчих нэг хандлагатай байгаа гэдэг. Хоёрдугаарт найзуудыгаа дагаа сэтгэл хөдлөлөөрөө шийдэж гээд хандлага байдаг тий. Тэгээ би эх жил хүүг ээшээ олно. Энэ жил болохоор насанд багтаад байна. Манай хүү жил 8 байхгүй. Зөв. Тий тэгээд эх жил 8 төгсөө 9 дугаар ангид ороход нь хавраст хамгийн түрүүлэл ийшээ дагуулж чиг гэж бодож байгаа. За тэгэхээр энэ жилийн үед 1-р сараас эхлээд ерөнхий боловс сурлалын төгсөх ангийн сурагчид бям гаригаар сургуулаараа хүмүүнлэгийн их сургууль дээр очиод мэрэгжил тодорхойлох тест өгсөн юм байна л да. Тэгээ бүр хүмүүнлэгийн сургуультай танилцсан юм байна. За тэгвэл одоо энэ үйл ажиллагаа үргэлжилж байгаа 5 дугаар сарын 10 буюу маргааш 17, 24, 31-ний бям гаригуудад 10-аас 16 цагийн хооронд энэ үйл ажиллагаанд хамрагдах боломжтой юм байна. Тэгээ нөгөө анги хамт олноороо очие гэж бодож байгаа бол заавал урьдчилж цаг авах хэрэгтэй гинэ. За. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэвэл 7711 15 тэгдэг гэдэг утас руу залгаад дотоод холбоогоор 1 гэж дарна. 7711 15 тэгдэг. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт гэх суурьтайгаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаа. За баярлалаа. Коммент орж ирсэн чинь Монголд бурхан гэдэг нэртэй 4 хүн байдгийн байна гэсэн мэй шүү. За бид Узбекистаны тэргүүн баян Узбек хүн. Гэхдээ бол иргэншил нь бол Оросын холбооны ус Британи дээр иргэншилтэй байгаа. За Усманов гэж хүний тухай ярьж байна. Алишер Усманов. За ингээд 2002 онд Алишер Усманов гэж энэ хүн Интерфин компани Газпромын хувьцааг худалдан авч цорын ганц хяналтын багцыг эзэмшдэг нөхөр болсон. 2003 онд энэ Усманов гэж хүн нэгж хувьцааны үнэ нь 4 рубль 50 копекор буюу маш хямд үнээр дэлхийн 3 дахь том ган үйлдвэрлэгч болох Англи Голландын хамтарсан Corus гэдэг гангийн компанид хувьцаа хөдөлж авсан юм байна. За. Тий. Яг тухайн үед энэ Corus гэдэг энэ компани болохоор эдийн засгийн хямралд орцсон. Тэгээд ингээд нөгөө банкуд та ийм одоо мөнгө зээлж яах гэж байгаа юм байгангууд би Англи Голландын хамтарсан Corus гэж гангийн компанид хувьцаа хөдөлж авах гэж байгаа юм. Тэгс чи банкуд гүйгүй би тэгвэл наад компани ч өөрөө дампуурж байгаа компани. Да дампуурж байгаа компани хувьцаа авах гэж байна. Тэгвэл манай одоо компани манай банк ийм эрсдэлтэй газар мөнгө зээлүүлэхгүй. Та зээлээ буцааж олж чадахгүй шүү. Наадах ч дампуурж байгаа. Тэгээд нөхөр банкнаас зээл авах гэж ерөөс банкуд ингээд татгалзаад тэгэн гут нь Алишер Усманов өөрийгөө цуглуулсан нөгөө 8 цуглуулсан хөрөнгөөс тэгээд найзуудаас мөнгө зээлээд тэгээд зүтгэсээр угаад нөгөө Corus гэж компани гангийн үйлдвэрийн 13.4%-ийг 319 сая доллараар авцсан байна. Хувьцааг. Тэгээд ингэж авчаад энэ бол амар эрсдэлтэй мөнгө 310 сая доллараар цөм шатж болно. Ер нь бол банкны эдийн засгч нар бол наадах ч юм бол дампуурж байгаа компани ямар ч хэрэггүй. Та зүгээр ингээд хувьцаагаар шатаал дуусна. Тэгсэн яг жилийн дараа 2003 онд худалдаж аваад жилийн дараа Алишер Усманов нөгөө Corus гэж компанийн хувьцааг буцаад зарсан гинэ. За. Буцаад зарахдаа
319 сая долларын өрийг дараад бүтэн аваад нэмээд 614 сая доллар ашиг олсон. Йоо, 2 нугалсан ба шүү дээ. Бүр 2 юм уу? 3 нугалсан юм уу? Тийм, гаргасан мөнгө тооцохгүйгээр бол энэ бол амар бараг 2 дахин. Гаргасан 319 сая доллар олоод жижигэр дарч байгаа шүү дээ. Зээл гэж үзэх юм бол. Тий. Нэмээд 614 сая долларын цэвэр шиг олсон. Амар юм байна. Ганцхан жилийн дотор л яг ингээд хувьцаа худалдаж аваад буцаагаа зарцсан. Гэтэ энийг өөрөө тэр нэг компанийнхаа бүтээн босголтод одоо дахин сэргээлтч гэдэг юм уу те ингэж нөгөө хөлдөрн босгоход нөлөөсөн юм болов уу? Жилийн дотор ингээд үлдэрч баг үр дүн гарахгүй шүү дээ. Тийм том компани ганцхан жилийн дотор сэргэхгүй шүү дээ. Тийм тэг мэдгүй яг нөхөр бол эндээс л нөгөө нэг юм яг бизнесмений ч аз гэдэг юм уу эсвэл ингээд нэг юм нэгцгийн боломж ч юм уу. Тийм боломжийг гоё харсан юм аа мэдгүй. Тэгээд энэ хэлэлцээрийн дараа найзууд нь одоо юу гэдэг мөнгө зээлсэн найзууд нь баян ингээд хүрээллийнх нь дараагийнхаа төсөл дээр би чамтай шууд орно. Зүгээр чамд бол би 100% итгэж байна. Чи үл үнэхээр ясны хөрөнгө оруулагч юм. Яаж энийг те ийм хинч тоохгүй дампуурах гэсэн газрыг аваад ингэж цөм ашиг хийвэ. Тэгээд энэс хойш ер нь бол хүмүүсийн хувьд маш нэр хүндтэй болсон. Тэгээд тухайн үед Усманов Газпромын 2.6%, Сбербанкны 1%-ийг эзэмшдэг байсан. За тэгсэн 2005 онд Усманов Василий Анисимов гэдэг юм хүнтэй хамтраад Михайловскийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг худалдаж авсан гинэ. За тэгээд нөгөө ингээд дээр дурдсан бүх хөрөнгийг одоо түрүүний ярьсан бүх хөрөнгүүдээ Металл Инвест гэдэг ийм компанид нэгтгэсэн байгаа юм байна. Одоо өөрийнхөө нөгөө хөрөнгө оруулж маруулсан нөгөө найз мэдзүүдийн бүх мөнгийг нэгтгэсэн. Нэг цул болгоод авлаа гэсэн үг л дээ. Тэгэхээр Усмановын хамт түүний хамтран эзэмшигчд нэг юм байгаа юм гэхлээр түрүүний нөгөө нэг хамт уул уурхайн баяжуулах үйлдвэрийг худалдаж авдаг Анисимов гэж хүн байгаа. Владимир Скотч гэж юм хоёр хүн байгаа мэн л та. За энэ гурав нийлээд худалдаж авч байгаа. Гэхдээ Владимир Скотч нь болохоор компанид одоо хүүгийнхээ оронд хувьцаа эзэмшдэг юм. Ер нь бол жоохон нэр төдий хувьцаа эзэмшигч байсан юм байна. Яг тэр нөгөө жинхэнэ хөрөнгө оруулаад байгаа эзэн нь болохоор Андрей Скотч гэдэг тэр юуны Владимир Скотчийн хүүл юм байна л та. Тэгээ энэ хүн нь болохоор Оросын төрийн дуумын депутат хүн юм гинэ. Тэгэхээр танилын хүрээнд гэсэндээ ийм амар өссөн байсан. Улс төрийн нөлөөтэй. За 2006 оны 8 дугаар сард Алишер Усманов өөрийн хамтрагч Борис болон Борис Березовский. Тийм энэ хүнтэй. За тэгээд Бадри зааж араа энэ дээр ерөөсөө ингэж миний хэл ингэж ерөөсөө байхгүй. Батар Кацишвили гэдэг энэ Бадри Батар Кацишвили. За энэ хоёр хүнээс коммерсант хэвлэлийн газрын 100% хувьцааг худалдаж авчээ. За ингээд өөрийнхөө хөрөнгө оруулсан компаниудыг нэгтгээд USM Holding гэдэг ийм компани байгуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө нэг бүр Holding гэдэг чинь айгүй том болоод авлаа гэсэн үг л тийм байна. Олон үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгтгэхэд. Тэгэд USM гэдэг нь түүний овгийн эхний 3 хэсэг гинэ. Алишер Усманов. Та түрүү нэг хамгийн анхны нэр хэлсэн те нэг бүр бүтэн нэрийг хэлжсэн те. Алишер Бурханович Усманов. Тий. За тэгсэн 2020 онд USM Holding-ийн нэг хэсэг нь болох одоо Baikal Mining гэдэг компани Udokan ZES гэдэг юм Оросын холбооны улсын хамгийн том тооцогдох зэсийн ордыг ашиглаж эхэлжээ. За Udokan ZES гэж айгүй сонсч ирсэн бас. Тийм үү. Тий, Udokan-ы орд гэдэг. 2021 онд USM болон Metalla Invest нар Курск мужид халуун шахмал төмрийн үйлдвэр барьж эхлэхээ зарласан юм байна. 21 он гэдэг чинь одоо 4 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ нь нүүрс төрөвчгүй металлургийн зарчмаар ногоон ус төрөгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн юм үйлдвэр гэж юм л да. Тэгээд энэ төслийн нийт өртөг нь 40 тэрбум рубль болно гэж мэдэгдэжсэн байна. За тэгээд ингээд энэ үчил яриад байвал ингээд бизнесийн түүх бол асар их. Тэгээд 2010 оны 1-р сард 2010 онд Британий Sunday Times сонин Алишер Усмановыг 4.7 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр Их Британий хамгийн баян 10 хүний 6 дугаарт чагсааж исэн гин. Чи Британий иргэншилтэй шүү дээ. Тэгээд 12 оны 1 сард Forbes сэтгүүл энэ хүний хөрөнгийг 18.1 тэрбум доллараар үнэлээд тухайн үеийн дэлхийн баячуудын чагсаалтын 28 дугаарт Оросын номер 1 баянаар тодруулсан. Оросын номер 1 баян болж исэн. Forbes бас дэлхийн хамгийн нөлөө бүхэн хүмүүсийн 67 дугаарт энэ Алишер Усмановыг бас нэрлэж исэн. За 12 оны 3 дугаар сард Bloomberg Алишер Усмановын хөрөнгийг 20 тэрбум доллар гэж үнэлээд бүтэн 4 жилийн турш Оросын тэргүүн баянаар солилсон. Энэ хүн удсан юм шүү дээ. Тийм. Тэгээд 13 оны 4 сард Sunday Times Британий хамгийн баян хүн гэж нэрлсэн. 16 онд Алишер Усманов Швейцарын хамгийн баян оршин суугчдын эхний 10-т багтдаг байсан. 18 онд Sunday Times сэтгүүл Их Британий хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 8 дугаарт 18 онд бол 8 дугаарт жагсааж исэн бол 21 онд 6 дугаар байр хүртэл өсөж хөрөнгө нь өссөн гэж жагсаадаг гинэ.
Ааха. Яг нэг Орсын талаар сонсч ирсэн мэддэг хүмүүст бол энэ айгуу тань сонсож байгаа гэж магадгүй юм байна. Би бол ерөөсөө Орсын талаар ерөөсөө мэддэггүй. Тэг надад бол тэр Удаконы цэсийн орд гэдэг ингээд үзчихээ. Манай оюутлогод өрсөлдөхөөр орд гэсэн шүү дээ. За. Тий. За тэгсэн юугаар хамтран дэмжиж ажиллагчаа танилцуулж тий. За дэмжээ ажиллагчаар Номин карнивал дэмжээ ажиллаж байгаа. Номингийн карнивал өдөрлөг нийтдээ 8 өдрийн турш болно гинэ. Тэгээд 50% хүртэл хямдралтай худалдаа, өдөр бүр бэлэг урамшуулал, зээлийн үйлчилгээг гаргаж газар дээр нь шийдвэрлэж байгаа гэсэн байна. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Номин карнивал. За баярлаа. За ингээд ямар ч байсан шгшээ багийн тамирчин байсан гэд ярьсан шүү дээ дөрөв тий. За ингээд тамирчин байхдаа одоо хувийн амьдралыг ярих чинь шүү. Алишер Усманов спортын ордонд юм уран сайхны гимнастикаар хичээлж исэн Ирина Венер гэдэг эмэгтэйтэй танилцжээ. За энэ хоёр болохоор хоёулаа нэг доор нэг заалтанд хичээлдэг байсан юм хүмүүс юм байна. Тэгээд Алишер өөрөө болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр Иранаг хараад анх ингээд шууд анхны харцаарт оролцсон гэж ярьдаг гинэ. За гэвч Алишер дунд сургуулаа төгсөнгүүтээ нөгөө Москва руу дээд сургуульд явсан шүү дээ. За тэгсэн. Тэгээд Ирана бас ингээд зөвлөлт толгойд улсын шгшээ багт ороод Москвад ирсэн юм байна. За ингээд дахиад энэ хоёр Москвад таарлаж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд таарлахдаа бүр бас ингээд нэг бэлтгэлийн заалтанд дахиад таарлсан байгаа байхгүй юу? Тэгээ Алишер ингээд Иринаг нүц салгахгүй дагуулад ингээд хараад идэм байна л да. Ер нь хараад идэг байсан юм байна. Тэгээ энийг нэг Алишерийн найзууд нь ингээд анзаарсан. Чи хүүхэн рүү битээ гөлрөөд байгаа ч гэдэг ингээд шоолдог байсан гинэ. Гэхдээ Ирина энэ үед нөхөртэй бас хүүхэдтэй байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол өөрөөс нь хичээсэн гэсэн. Тэгээ Алишер дээд сургуулаа төгсөөд Ташкент руу буцсан. Энэ хооронд Ирина нөхрөөсөө салаад ганц бие ээж болчихсон байжээ. За тэгсэн Алишерт ингээд ганц бие ээж болчихж байгаа юм чи боломж гарч ирж байгаа гэж ойлгож алсан шүү дээ. Тэгээ Ирина нөхрөөсөө салсан гэдгийг сонсонгуудаа Ташкентд сайхан төхөмж яагаад Иринага гэртээ авчирнаа гэж ийсэн юм байна. Тэгсэн чинь яасан гэхээр шоронд орсон. Нөгөө нэг 8 жилийн ялаа 6 жил суусан. Тий 86 онд гарч ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр айгуу сонин тий нөгөө Ташкентын ерөнхий прокурорын хүү төхөн чадахгүй 4 жил болж исэн гэхээр нэгдүгээр сонин. Тэгээд зүгээр л Ирина одоо түүнээс нөгөө нэг юм ер нь 5 насаар хичээсэн гэдэг юм билээ. Тэгээд дээрэс нь хүүхэдтэй байсан болохоор нэг тийм ер нь яаран хөдөлгөхгүй байсан уу, жоохон болгоомжлоод байсан уу, эсвэл ээж аав гэр бүлийнхэн хүрээлэлээсээ айсан уу яасан мэдэхгүй. Ямар ч л байсан ингээд өөрийн болохын тулд ингээд олон жилийг хийд юм өрсөн ч гэх юм уу. Сони нэрээ 76 он их сургуулаа төгссөн шүү дээ тий. Тэгээ 80 он тэр ингээд шоронд орсон гэхэр чинь нэрээ 4 жил Ташкенттай ингээд л байгаад исэн гэхэр тэгээд аав нь Ташкентын ерөнхий прокурорч амар том алмууд шаа шүү дээ. Тий мэдгүй. За тэгээд нөхөр ингэж шоронд орчоод яг ингээд нөгөө шоронд ороод тэгээд надад чамаас өөр хинч байхгүй гэд Ирина руу загтал бичдэг болсон гинэ. За тэгээд ингээ загтлаар харилцаж явахдаа шоронд байхдаа шууд Ирина руу нэг удаа захаанда альчуур хийгээд илгээсэн юм байна. Тэгээ энэ бол Узбек заншлаар бол гэрлэх санал тавьсан гэсэн үг юм байна. Шоронгоос. Тий, шоронгоос. Тэгээ загталтаа ингээд альчуур хийчих юм бол надтай гэрлээч гэсэн үг юм байна. За ингээд шоронгоос гараад нөхөр дахиад боломж ажил хийсэн. Шорондоо 6 жил суугаад 86 онд гараад нөгөө найз нь сэргээгээд их сургуулийн найз нь том дарга болсон байсан. Нөгөөдгийнхөө дэмжлэгээр гэдэг юм уу татаасаар шинжлэх ухааны активд ажилд орсон. За ингээд Москвад инх тайван найрамдлалын хороонд том дарга болсон. Дээрээс нь зэрэгцээд хувьда компанитай. Яг өнөхөр бол өстой хөрөнгөл хангалттай хурааж эхэлсэн. Тэгээд ер нь сууя гэвэл ер нь бол тий. Ер нь өстой зүгээр хангалттай хөрөнгөж ийнэ, бизнес ажил төрөл нийгмийн маш гайгүй статус байсан уу гэвэл байсан. Тэгтэл мэдхгүй. Ягаад ч юм ингээд нэг юм Иринатаа суухгүй янз бүр ингэж болж явсаар байгаад ингээд юм харилцаагаач таслахгүй. Гүнзгэр гिचгүй ингээд нэг юм өөгч мөчр хаач биш. Явсаар байгаад 6 жилийн дараа буюу 92 онд Иринагийн хүү Антон оюутан болоод гэрээсээ явсныхын дараа Иринатаа гэрэлтэй батлуулсан гинэ. Ямар сони. Мэдхгүй одоо. Хүүхдээс нь жоохон юу яагаад халгаад идэг гэсэн юм болов уу? Харин эсвэл ингээд нөгөө болох бэлтгэл байхгүй юу? Болох бэлтгэлгүй байсан юм уу? Эсвэл Ирина нь одоо хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй тий цуг амьдрахгүй гэсэн юм уу? Ямар ч байсан ингэсээр угаад тэгээд Ирина нь хүүгээ оюутан болгоод гараад гэртээ ганцаараа үлдсэний дараа суусан гинэ. Сонир юм. Харин за тэгсэн энэ хооронд Ирина Венер жирийн тамирчнаас тасгалжуулагч болж байгаа. За тэгээ сүүлдээ бүр Оросын гимнастикийн шгшээ багийн ахлах тасгалжуулагч болж байгаа байхгүй юу? За. Иринагийн хүү Антон Венер 1973 онд төрсэн хүн байт юм байна. Тэгээд Антоныг оюутан болоход нөгөө нэг Алишер Усманов ингээд
нэлийн сайрахдаг байсан гинэ. Одоо чи хойд авна болох гэж байгаа юм шүү дээ. Тэгээ оюутан байх бүх хугацаанд нь сургалтын төлбөрийг нь даагаад тэгээ бүр ингээ хармоны мөнгө өгдөг байсан байгаа байхгүй оюутан болоод. За гэтэл энэ хүн их сургуулаа төгслөө. Тэгсэн чинь сургуулаа төгснөхийн дараа за одоо хувийн бизнесээ эхлүүлээрэ гэд гарааны мөнгөг нь хүртэл өгч исэн байх юм. За. Тэгсэн мөртлөнгөөс ингээ гэр бүл болохгүй амар олон жил явцдаг тий. За тэгсэн Антон Венер Нарба хот гэдэг ийм элит Сальярын сүлжээ эзэн юм байна. За тэгээд энэ болохоор нөгөө нэг Хива хотын Уря кафе гэдэг юм кафений сүлжээг бас үүсгэн байгуулагч гэж явдаг. За тэгвэл энэ Сальярыг юу ярьчваа гэдгсэн чинь энэ ингэдэг гинэ. Гэрлэр шарж борлуулдаг аппаратаар хүмүүсийн арсыг борлуулдаг юм нэг төрлийн спа үйлчлэг юм байна. Тий. Юу кинонд бас гардаг штэ тий. Нэг юм юу шиг яагаад нэг юм авс шиг юм дараа хөвчдөг штэ хар нүдний шилтэй. Тэгээ гэрлэр шарж арсаа борлуулдаг. Тий. Тэгээ нөгөө Европ болон барууны ертөнцийн чинь ятаг хүмүүс цагаан арстай байдаг гэж яриад байдаг штэ тий. Хэрвээ та баян бол тэгээл юугаа ягээл ажил ингэж яваад байгаа. Ялангуяа далайн ирэг дээр наранд гоё борлцсон байна. Тэгэл ийм хохисэн цагаан юм байвал нөгөө хөдөө явж чадахгүй. Аяллаар далайн ирэг явж чадахгүй гэж үздэг. Дотор ингээд нэг ийм ажил хийгээл байж идэг. Нар салхи үздэг үү? Нандин цагаан. Тий. Тэгээд ийм бизнес эрхэлдэг хүн юм байна. Зөө. Тэгсэн энэ Алишер Усманов, Ирина Венер хоёр дундаасаа үр хүүхэд гаргаагүй. Хүүхдээ болоогүй. Тий. Тэгээд Алишер Усманов өөрийн гэсэн ямар ч хүүхэдгүй. Тэгээд бүр энэ тэнд нууц хүүхдч байхгүй гэж өөрөө мэдгдсэн гинэ. Тий. Тэгээ 2022 оны 5 сарын 4-нд Алишер Усманов 30 жилийн гэрлэлтэд дуусгая гэж иргэний бүртгэлд Ирина Венер гэдэг эхнэрээсээ өөрөө төрүүлээд эхнэрээсээ салах өргөдлөө өгсөн гинэ. Тий. Тэгснэ хэд хоногийн дараа нөгөө өргөдлөө өөрөө буцаагаад авцсан. Тий. Тэгэнгუთ эсрэгээр нь буцаагаад дараа нь Ирина Венер гэдэг эхнэр нь иргэний бүртгэл дээр очиод тэр одоо юу гэдэг салах манай нөхөр салах өргөдлөө буцаасан баха. Би үл харин салнаа гэсээр байгаад ингээд энэ хоёр 22 оны 7 сарын 6-нд албаесаар хоёр тийшээ салсан. Хоёр тийш болсон. Алишер Усманов өөрөө хүүхдгүй учраас 1984 он төрсөн дүүгийнхээ хүү Бабур Усмановыг USM Holding болон Metallo Invest гэдэг групп дэх өөрийн өв залгамжлагч гэж нэрлэсэн. Өөрөө хүүхэд байхгүй. Тэр эхнэрийнхээ дагуур хүүхдтэр бол юу залгамжлуулахгүй. Тэгээд өөрийнхөө төрсөн дүүгийн хүүд өөрийнхөө өв залгамжлыг бүртгүүлсэн гинэ. Одоо намайг янз бүр болох юм бол миний өв залгамжлуулж миний төрсөн дүүгийн хүү юу яана. Энэ Бабур Усманов энэ хөрөнгийг эзэмшнэ гэсэн юм байна. За тэгсэн залгамжлагч гэдэг Бабур Усманов 2009 оны 5 дугаар сард тухайн Узбекистаны ерөнхий сайд одооны Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиевийн төрсөн дүүгийн охин Дера гэдэг ийм эмэгтэйтэй гэрэлжээ. За тэгсэн энэ Бабур Усманов Швейцарт дээд боловсрол эзэмссэн гэр бүлэрээ тэндээ амьдардаг байсан юм байна. Тэгээд эхнэртэйгээ ингээд гэрлэнгүүт эхнэр нь түүнд охин гаргаж өгчээ. За ингээд гурлаа болж байгаа эдний гэр бүл. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр одоо нөгөө өөрийн үеэл болох Асал Нарсиевийн хуримд очихоор эдний гэр бүл ингээ явж исэн юм байна. За. Тэгээд явж исэн гэж Ташкентд хуримд оролцоход ирсэн байсан юм байна л да. Одоо эдгээр чинь нөгөө Швейцарт амьдраад байгаа шүү дээ. Тэгээд хуримнаас 2 өдрийн өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 8-нд Ташкент хотод автомашины ослоор нас орчиж. Нөгөө Бабур үе залгамжлагч нь гэр бүлийнхэнтэйгээ гэсэн үг. За тэгсэн чинь энэ ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ерөөсөй байдгүй гэнэ айгуу сонирм. За ямар ч байсан Бабур өөрөө автомашиныг жолоодж явж исэн нь бол үнэн. Хажууд нь эхнэр дээрээ сууж явж агаад тэгээд маш өндөр хурдтайгаар очиод том юм мөргцөн юм мөргөөд тасалдсан гэдэг ийм мэдээлэл байд юм байна. Тэгсэн Бабур газар дээрээ нас ураад тэгээд дээрээ амьсгаатай байсан ч гэсэндээ эмнэлэгт хүрэгдээд удалгүй нас орсон юм байна л да. Тэгээ осол өглөө эрт үүрийн 5 цагт болсон гэж байгаа. Үүрийн 5 цагт ер нь бол хөл хөдөлгөөн байхгүй айгүй сэрэг байгаа ч тийм ийм эзгүй зам дээр явж агаад юм мөргөөд осолд орчин гэдэг бол жоохон эвгүй. Сонин эргэлзээтэй. Тэгтээ ялч автын осол гэж бүртгэсэн. Тийм бүртгэсэн. Ер нь бол ийм энэс илүү дэлгэрэнгүй мэдээлэл ер нь байдгүй юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Баруун Бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За барилгачийн худалдааны төв 25 оны энэ 5 сарын 8-наас буюу өчигдрөөс 22-ыг дуустал барилгын материалда 10-аас 50% хямдрал зарласан байгаа.
За энэ юуны баруун бүсийн барилгачин худалдааны төв болохоор 200-аар аж ахуйн нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор төвлөрсөн. За хаяг нь болохоор Баянгол дүүргийн 20-р хороо буюу яг Сонсголонгийн зам дагуу байгаа. Тэгээд 7 хоногийн 7 өдөр бүх өдөр ажиллана. Өглөө 10-аас 19 цаг хүртэл амралтын өдрөөгөө. Амарч байгаа юм болов уу гэж хий дими шатаж нэг тийш явахгүй гэсэн үг л дээ. За энэ төвд тэгсэн чинь 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал яг нэг дор төвлөрсөн байгаа. Тэгээд хамгийн гол нь давхараараа төрөлжсөн гэсэн тийм учраас бас юм сонгоход айгүй том давуу талтай таны цагийг хэмнэ гэж ойлгож байна. Байшингийн үндсэн хийцийн материал байгаа. Дотор гадна засал чимэглээс сантехник захилгаан, багаж тоног төхөөрөмж гэд бүх төрлийн ийм өргөн барааны сонголттой ийм газар байна. За тэгээд бас нэг гоё давуу тал нь юу яж байгаа? Энэ барилгачин худалдааны төв болохоор Сонсголонгийн зам дагуу байгаа учраас юуны нэг дугаар хязгаарлалт үйлчлэхгүй ямар ч хамаагүй. Тий, дугаар хязгаарлалт чинь 5 шираар дуусчихлаа хаа да. Тий, тэгэхээр дугаар хязгаарлалтгүй. Дээрээс нь Баруун аймгийн яг замд байдаг учраас Баруун 15 аймаг. За ингээд бүр хоошо дархан руу салаад явдаг ч зам евро 22-ороо ингээд лөнгөөрөө Баруун аймагуудын замаар салсан ч Баруун аймгийнхны явах гэж байгаа бол барилгын материал заавал 100 айл руу ч гэдэм үү наран туул руу төгжил рүү явахгүй. Эндээс маш том гадна том зогсоолтой. Тий, хангалттай гоё цэлгэр зогсоолтой. Тэнцэнэ том машин авчиж байгаа л тэндээсээ барилгын материал ачаад гараа авчин дараа тийшээ. Тэгээ ер нь одоо ингээ хотын төвөөр ингээ зогсоод барилгын материал авчиг гэхлээр юм жоохон овор хэмжээтэй юм авахар бол машин айгүй хол байрлуулах шаардлагатай ч юм уу. Эсвэл ингээ нэг юм зам дээр тавьчаад гүйж ордог ч юм уу. Харин хэцүү юм билээ. Тэгвэл энэ барилгын материал барилгачин төвчин гадна амар том зогсоолтой. Тэгээ дээрэс нь 1.5 тонны тийм даацтай ачааны лифт мивттэй гэдэг бүр яг л гой зориулт юм газар л. За, холбоо ярих усны дугаар 7766 22 77 гэсэн дугаар байгаа. Мөн 94 тэгтэг 11 71 гэсэн дугааруудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Барилгачин цэгийн мэн гэсэн вебсайтад хандаад ямар бараа материал байна гэж мэдэж болно. Эсвэл зүгээр хамраар нь Facebook-оос барилгачин худалдааны төвгээд хайгаад авчиж болно шүү. За, баярлалаа. Баярлалаа. Баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв. За бид нар Баасан гарыг болгон улс орон болгоны тэргүүн баячуудын намтрыг судалж ярьж байгаа. За тэгээд өнөөдөр бол Узбекистан гаралтай хүн. Тэгэхдээ Узбекистаны иргэншлээ орхиод Оросын холбооны улс Их Британий иргэншилтэй. Тэгэхдээ Узбек хүн байгаа. Тэгээд энэ хүний намтрыг ярьж байна. За тэгсэн ингэж байна. Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзиев ерөнхийлөгч Ислам Каримовтой ер нь бол үзэл бодол таардгүй маргалддаг байсан юм байна. Тэгээд ер нь Ислам Каримов ер нь сэтгэл дундуур байдаг талаараа хэвлэл мэдээллээр ер нь бол ингэж ярьдаг. Тэгээд Ислам Каримов бол социализмын үеэс л Узбекистан дах зөвлөлт холбоот улсын коммунист намын дарга 91 оноос зөвлөлт холбоот улс задраад Узбекистан тусгаар тогтноход ерөнхийлөгч болсон. Нэг ийм нөхөр Ислам Каримов гээд тэгээд Узбекууд чи ер нь бол ер нь жоохон муухай зан чанартай яаж байгаа гэсэн чинь ингээ хоорондоо дайсагнахта ээж аавыг энэ хүүхдүүдийн дандаа оролддог гэр бүлийн одоо ямарсандаа гээд Ташкентийн ерөнхий прокурорынхаа хүү буюу Бурхан Усмановыг хүү тий Алишер Усмановыг өнөөдөр баян хүн шууд шоронд иччих واخгүй хэлмэгдүүлээд ийм тэгээд ер нь бол хүмүүс Ислам Каримов Шавкат Мирзиевд сануулга өгөх гээд одоо юу гэдэг нь те энэ залуу хосыг алчвуу да. Өв залгамжлагчийг алчвуу да. Тий гэж цуурдаг. Гэхдээ энэ бол мэдээ цуурхал батлагдаагүй. Тий. Тэгээд нөгөө чи түрүү ярьсан 5 цагт те ингээд өглөө зам сэлүүхэн байхад яахаараа ингээд тахиуччод юм өргөчтэй ингээд. Тий тэгээд ер нь бол тухайн үед бол ямар ч энэ ослыг харсан гэрч байхгүй. Өглөөний 5 цагт. Тэгээд энэ хиний өв залгамжлагч болох гэжсэн Алишер Усмановын өв залгамжлагч болох гэжсэн энэ Бабур гээд Усманов гэдэг нөхөр болохоор өөрөө машинаа жолоодож явал хотын төвийн гудамжинд юм очиод мөргөнө гэдэг жоохон эргэлзээтэй гэсэн байна. Тэгээд энэ эмгэнэлтэй мэдээг сонсоод Москвад тэр үед байсан Алишер Усманов шууд эхний онгоцоор Ташкент руу ирсэн. Тэгээд яг энэ үедээ бол асар их ууг гашууд автсан, маш хүнд байсан гэж хэвлэхэн үздэг. Тий. Тэгээд ер нь бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш хүнд бүр амар том цочролд орцсон. Ер нь бол баг ухаан алдах гад ухаан алдвал баг сэххээргүй төвчнө ийм хэцүү. Эмчнэр хүртэл бүр айж исэн. Нилээн одоо үгтэй шоктой энэ гашуудалтай мэдээг хүлээж авсан гэж үздэг юм байна. Амар юм а тий. Тий. За тэгээд яагаад ингэж нөгөө нэг амар гашууд байгаа шалтгаан нь бол ерөөсөө ойлгомжтой л доо. Бабур Алишерийг
Шоронд байхад нь төрсөн. За. Тэгээ Алишерийг шоронгоос гарч ирэхэд Бабур 2 настай маш жоохон бяцхан хүү байсан. Тэгээд тэр цагаас хойш Бабурыг хамгийн ихээр эрхлүүлдэг байсан, хамгийн ихээр хайрладаг байсан. Үргэлж хүссэн зүйлийг нь авч өгч өстө нөгөө дураар нь өсгсөн хүн ах нь баггүй юу? Алишер Усманов. Авгах гэсэн үг тийм чинь дүүгийнх нь төрсөн үг тэгэхээр чинь. Тэгэхээр нөгөө Оросын хүчрэг ойлгоор Британи, Швейцарын хамгийн баяр хэм ингээд бүр ингээд үнэхээр гашуудаа ихээр татаж уйлаа сууж исэн гэхээр ууг гашууг нь ер нь хүн болгон хараал мэдчихсэн юм байна л да. Одоо бүр ингээд нүдээ хавттал бүлцийдл ингээ уйлаад тэгээ бүр ингээ хар шилмэл зүгээд тэгээд эндээс нь л харахад энэ хүнд үнэхээр хүнд байна да гэдг нь ойлгомжтой байсан. Тэгээд цагдаагийн газраас ингээд нэмэлт мөртөн бацаалт явуулах уу гэсэн юм байна уг нь. Тэгсэн чи Алишер Усман өөрөө гал дээр тос нэмхийн нэмэр үздэй. Золгүй явдал гэдэгт нь бүгдээр итгэе. Би гомдол гарахгүй энэ хэргийг ингээд ер нь хаачээ. Гэт ингээд эцэлсэн юм байна. Өөрөө ч гэсэн ер нь ингээд нэг юм ерэн цаагаараа ингээд нөгөө томчуудтай ингээд орооцолтоод багасаа орооцолтоо сурцсан мэддэг бах тий. Ер нь л анзаарч байгаа. Гал дээр тос нэмээд бүр дахиад дараагийн золиос нь хэн байх юм гэж бодсон ч юм билүү. Тий. Тэглээгээд одоо энэ хүмүүс босоод ирэх хүс. Тий ингээд одоо гэдэг золгүй явдал гэдэгт итгэе гэж байгаа байхгүй тийм энэ амар тий. Тэгэхээр хашир золгүй явдал биш байж магадгүй. Тэгтээ одоо итгэе да. Тийм гал дээр тос нэмнэ гэдэг чинь бас энэ хэрийг л ямар нэгэн хаанаас чиглэлтэй нэг сум нисэж ирсэн байна л гэсэн үг шүү дээ. 2022 онд Оросын холбооны улс Украинд дайн зарласны дараагаар барууны орнууд Оросын нөлөө бүхий бизнесмэнүүдэд хориг арга хэмжээ авсны дотор Алишер Усманов багтсан. 2022 оны 2 дугаар сарын 28-наас хойш Европын холбооны бүх улс Алишер Усманыг оруулахгүй гэдэг ингээд хориг тавьчихсан. За Европын холбооны бичиг баримт Усмановыг Кремлийг дэмжигч олигарх гэж нэрлэдэг. Владимир Путинтэй ойрын холбоотой гэж буруутгадаг. Путиний тусламжтайгаар аливаа бизнесийн асуудлыг шийддэг гэж шүүмжилдэг. За ингээд 3 дугаар сарын 3-нд Америк нэгдсэн улс бас Алишер Усмановд хориг тавиад Оросын ард түмний зардлаар баяжсан. Путинийг Украин руу дайрахад шаардлагатай санхүүгийн их үүсвэрээр хангаж өгсөн гэж буруутгасан гин. Тэгээ бүр энэ 3 сарын 3-нд нэмээд Их Британи бас Алишер Усмановд хориг тавьсан чинь Британи иргэн шүү дээ. Уг нь л иргэн тий. За 3 дугаар сарын 4-нд Швейцар. Өөрөө Швейцарын иргэн бас. Тий штэ. Швейцар үстэй тий. Уг нь дүүг нь Швейцарт амьдардаг байсан. Тий, Их Британи штэ. Их Британи Орос улбаноос иргэн. Тий, Швейцарт болохоор өдгүүн амьдардаг байсан. 3 сарын 4-нд Швейцар, 3 сарын 8-нд Япон, 10-нд Канада, 14-нд Австрали, 4 сарын 5-нд Шинэ Зеланд Алишер Усманыг эх орондоо оруулахгүй. Гэт хориг тавьчихсан. За ингээд энэ мөчөөс хойш Алишер Усмановыг дайныг санхүүжүүлсэн байж магадгүй итгээдгээд Их Британийн болон ер нь бол Forbes-ийн дэлхийн баян хүмүүсийн чагсаалтаас шууд хасаа хийсэн юм байна. Тэрнээс биш Forbes дуг нь байсан юм байна л да. Нилийн дээгүүр байсан юм байна тий. Тэгээд ер нь бол Forbes-ийн чагсаалтад гарч ирэхгүй байгаад байдаг шалтгаан юм байна. За тэгсэн 3 дугаар сарын 20-нд Герман улс Алишер Усмановын Хамбург хотод зогсож исэн 800 сая долларын үнэтэй супер яхт буюу за уртаараа дэлхийд 6-д ордог 156 м урттай Дилбар гэдэг ийм дарвуулт завийг хөдөлгөхгүйгээр зарцаасан гинэ. За тэгсэн Дилбар завийг ажилуулахад хөлгийн багт нь бүр ингээд 96 хүн ажилтсан гинэ. Зөвхөн тэрийг хөдлөхөд. За ингээд дотроо тансаг зэрэглэлийн зочид буудал шиг юм дохижилттой хөлгийн багаас гадна нэг доор 120 хүнийг далаад ингээд авч гарч үйлчлэх хүчин чадалтай ийм том зав юм байна. За тэгээд энэ зарцаасан гэдэг байгаа нь болохоор яг нэг хураагаад авцсан юм бол бас биш. Төрс хатуулах баримтчилгаа байсан юм байна л та. За тэгээд энэ хоорондоо ингээ мөрдөн шалгаж байгаа штэ. Мөрдөн шалгаж агаад дараа нь энэ зав нь 2015 онд үйлдвэрлэгдсэн цагаас хойш Кипр улсын иргэн Гулбахар Исмаилова гэдэг юм хүний нэрээр буюу эзэмшилт байсан гэдгийг тогтоосон байгаа. Одоо энэ мөрдөн шалгалтын эцэст гэсэн үг. За тэгэнгүүт энэ дарвуулт завин дотроос яасан гэхээр ямар аргаар яаж явж байгаа тэр дарвуулт завин дээр очсон мэддэхгүй 30 гаруй уран зураг хурааж авсан гэж байгаа энэ дээрээс. Ер нь бол хүмүүс ч нөгөө их мөнгөө хадгалахын тулд уран зураг болгодог гэдэг байгаа шүү дээ тий. 30 гаруй юм хинээс хаанаас ирсэн яаж ирсэн мэддэхгүй юм 30 гаруй уран зураг. За эдгээр уран зургуудыг үнэн нь шүү дээ тий. Нэг тус бүр нь 1 сая евроогоос тийш үнэлэгдэх ийм урлагийн үн цэнтэй бүтээлүүдээс гинэ. За завин дээр нь 30 гаруй. Тэгэхээр бас нөгөө зав 2015 онд үйлдвэрлэгдсэн тул хуучирсан 800 сая доллар яасан ч хүрхгүй 600 сая доллар хүргэнэ л гэж тухайд бас бичижсэн юм тохиол байгаа юм л да. За тэгвэл энэ завны тэр нөгөө нэг эзэн Гулбахар гэдэг байгаа энэ хүн яг яад юм бэ гэсэн чинь Алишер Усмановын төрсөн дүү юм байна.
За. Өөрөөр хэлбэл төрсөн дүүгийнхаа нэр дээр завиа байлгаж исэн гэсэн үг. Тийм. Тэгээд энэ хүн хүнтэй суугаад явсан учраас гэрлээд овгоос олцсон юм байна. Тийм байна. Тийм мэдээж нөхрийнхөө овг авсан гэсэн үг. Тэгээд 2022 оны 3 сарын 10-нд Их Британи Алишер Усмановын Beechwood House, Sutton Place гэдэг ингээд энэ харшуудыг нь хураагаад авцсан. За Их Британийн эзэмшлийн Мэн арал дээр бүртгэлтэй. За энэ хүний эзэмшилд байдаг Airbus A340 300 загварын бурхан гэдэг нэртэй ийм агаарын хөлгийг хураах гэсэн боловч нөгөө онгоц нь Орос руу ниссэн байсан учраас Их Британийн бүртгэлээс нь шууд хасаад цуцалдсан. Өмнө Британийн бүртгэлд байсан. За ингээд 3 дугаар сарын 16-нд Италийн санхүүгөөрөө Алишер Усмановын хөрөнгө оруулалттай 6 компани 66 сая еврогийн хөрөнгийг шууд хурааж аваад энэ хүний Италийн Сардин арал дээр 17 сая еврогийн үнэтэй ийм вилла, 600 мянган еврогийн үнэтэй Mercedes Maybach S650 Guardian 10 гэдэг хуйгалсан машин. Тий, 6 тансаг зэрэглэлийн машинуудыг бас сураад авцсан. Хөрөнгөнүүдийг. За үүний дараа Америк нэгдсэн улс энэ Алишер Усмановын Дилбар даруулт онгоц болон Airbus 340-300 онгоцнуудыг тавьж явуулдаг нь буруу байсан гэд тэгээд эдгээр даруулт онгоц болон нис онгоцыг Америк нэгдсэн улсын альч бомбтод оруулахгүй. Ороод ирвэл шууд хураагаад авна шүү. Улсын өмч болгоно шүү. Гэд Америкууд зарлцсан юм байна. 22 оны 9 сард Германы цагдаа нар Бавар мужиддах Тэгэрнзэ гэдэг нуурын хажуугийн тансаг виллаг Алишер Усмановх болохыг нь мэдээд шууд очиж нэгжлэг хийгээд 4 ширхэг оёл чимэглэлийн ийм өндгийг хурааж авсан. Алдартай. Тэгээ мөрдөн байцаагч нар энэ өндөгнүүдийг бол нэрт урам дархан Фабаржигийн өндөг айгүй алдартай байдаг. Тий. Тэр Фабаржигийн бүтээлүүд мөн гэж баталсан. Тэгээд цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах газарт аваачиж хадгалсны дараа нарийн мэргэжлийн хүмүүс авчирж үзүүлэхэд өндөгнүүд нь ямар ч түүх, соёлын үн цэнэгүй энгийн нэг бэлэг дурсгалын зүйл байсан гэдэг дүгнэлт гарсан гин. Тэгээд энэ үед өндөгнүүдийг анх хураасан байцаагч өндөгнүүдийг сольсон байна гэж зүтгсэн гинэ. Би яг Фабаржигийн лаг өндөг хурааж авсан. Замаас нь солигдсон байна гэсэн боловч удирдлага нь солигдох боломжгүй гэдэг ингээд ер нь энэ маргаан зам гарсан. Ер нь бол одоо олон улсад бол зайлуул гიშг газаргүй болсон үе юм байна. Тийм л юм байна. Хичнээн баян ч гэсэн. Хөрөнгүүдийг шууд хургаал авчдаг. Хэдэн саяар нь байсан хөрөнгүүдийг шууд хургаал авчдаг. Узбект төрөөс хамааралгүй бизнес байхгүй. Хөрш Казахстанаас 2 дахин олон хүнтэй ч эдийн засаг нь Казахстанаас бага гинэ. За энэ төрөд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Бүтээлч оюуны нийгмийн төвчлөлт суурайтаагаар Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажилласан. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн амсараа 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баярлалаа мөгийнхаа. За баярлалаа. За